үндсэн хуулийн 49-р зүйлдер шүүх хууль хяналтын байгууллага гагцхүү хууль захирагдана гэж заасан. Өнөөдөр улс төрчдийн захиалгаар аж үйлдвэрлэгч нарыг компаниудыг зовоож байгаа явдал хэрэг сэтэрлээ. Одоо ингээд өнөөдөр миний хийж байгаа мэдэгдэл бол хууль зүйн яамнаас Алтан гэрэл сайдаас албан ёсоор хууль завшиж байгаа явдал, улс төрчид хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж байгаа явдлыг мэдээлэл судалгаа байна уу? Надад маш олон гомдол саналууд ирээд байхад удаа дараа би холбогдох газрууд нь хандаж байхад акцыг олсонгүй. Одоо энэ асуудлаар Монголын ард түмэнд анхааралд нь оруулж хууль хяналтын байгууллага улс төрчдөөс хараах тус байдлаар ард иргэдийн төлөө ажиллаж байгаа гэдгийг баталгаажуулж мэдээлэл өгнө, сонсгол хийнэ. Та нар боддоо улсын их хурлаар улсын их хурлын гишүүд бид шүүгчдийг, прокурорыг, хууль хяналтын байгууллагуудын тэргүүнүүдийг сонгодог, томилдог. Мөн тэдний ажиллах хууль эрх зүйн бүх хууль тогтоомжуудыг бид баталдаг. Тэгээд байхад бидний сонгосон иргэд аж ахуйн нэгжүүдийг, аж үйлдвэрлэгч нарыг хууль бусаар зовоод зүдрээж байгаа явдал, гомдол тасрахгүй явдал бол байж болохгүй зүйлээ.